Өвлийн их сарын хуучдын одоо 25 буюу бидний одоо нэрлэл заншсаар бол зулын 25 юм аа. За энэ одоо зулын 25 гэдэг маань бол маш одоо чухал одоо өдөр байдаг. Ер нь сар болгоны 10 болон одоо 25 хоёрыг бол цэжүү буюу одоо 10-ны одоо өдөр гэж ингэж хэлдэг. За шиний 10 бол шиний 1-ээс эхлээд одоо 10 дахь юм. За 25 болохоор зэрэг бол сар одоо хуучраад 16-наас хойш тоолоод 25 дээр ирэхэд бас 10 хоног таардаг. За энэ бол хандаг инсийн одоо их дүүцэн одоо өдөр байдаг гэж ингэж одоо үздэг. За тэгээд Монгол оронд бол бурхны шашин 3 удаа дэлгэрсэн гэж ингэж зовоод дамжиж байгаа. Монгол оронд бурхны шашин дэлгэрсэн түүх алтан дэвтэр гэдэг номонд бол Монголын одоо бурхан шашны дэлгэрэлтийн бол 3 хувааж авч үзсэн юм аа. За тэрний одоо сүүлийн дэлгэрэлт нь бол Богд Цонхоо ламын одоо шашин буюу гэлгүй одоо шашин байсан юм аа. За тэгээд энэхүү одоо гэлгүй энэ одоо шашныг үндэслэн одоо үндэслэгч гэлгүй шашин гэдэг энэ одоо ёсыг бол одоо үндэслэгч нь бол Богд Цонхоо лам. За Богд лам гэдгийг бол бид нар бүгдээрээ мэднэ. За Богд лам бол 1357 онд одоо мэдлээд 1410 онд бол таал төгссөн юм аа. За тэгээд энэ хүн бол одоо бидний сайн мэдих гүнхэнд одоо мэдлсэн. За тэр мэдлсэн газар нь бол одоо мод ургаж тэр модных нь одоо навчин дээр бол маш олон бурхны одоо дүр одоо гарч ирсэн. За тийм учраас гүнбүн буюу одоо гүн лагшин гэж ингэж одоо нэрлэдэг. За бид нар бол тэр газрыг сайн мэднэ. За тэгээд тухайн үедээ бас зарим одоо дүүхэнд бол Богд Цонхоо ламыг бас Монгол угсаатай хүн байсан гэж яагаад гэвэл Богд Цонхоо ламын одоо аав нь бол дархаж дүнбрээ гэж одоо хэлсэн. За тэр дархаж гэдэг нь бол Яван гүрний одоо монголчуудыг одоо төлөөлөж тухайн газар орнд бол одоо газар орныг одоо монголчуудын одоо зүгээс одоо хариуцсан сууж байсан. Тийм одоо хүмүүсийг одоо тэгж хэлдэг байсан. Тийм учраас бол энэ одоо хүмүүс Монголын язгууртай хүн юм аа гэж ингэж одоо үзэх бас түүхчд байна. За тэгээд өнөөдөр бол энэ одоо Богд Цонхоо ламын одоо их одоо дүүсэн одоо өдөр юм. За тэгээд энэ одоо өдрийг бол бид нар одоо цоол их одоо өргөдөг. Тийм учраас цоолын 25 гэж нэрлсэн. За яагаад цоол одоо өргөх ёстой юм бэ гэхдээ тэр бол Богд лам бол одоо Манчар бурхны одоо хувилгаа юм. За Манчар бурхан гэдэг бол оюун ухааны одоо бурхан юм. За оюун ухааныг одоо бэлэгддэг тахил нь бол цоол байдаг. Яагаад гэвэл цоол гэдэг бол харанхуйг одоо арилгадаг. За тэр одоо утгаараа одоо бурхан гоцод банарт ингээд одоо цоол өргөхтэй зэрэг бол тэр одоо харанхуйг арилгадаг, гэгээ гаргадаг ийм одоо зүйлийг одоо өргөснөөр бидний өөрсдийн одоо оюуны мөнхийн харанхуй одоо арилж за бидний одоо оюун ухаанд бол одоо бэлгүүний гэгээ одоо гинэ гэж ингэж одоо үздэг. За тиймээс бол энэ одоо өдөр бол монголчууд эртээр үеэсэн одоо их цуул барьдаг. За биднийг ч гэсэн одоо баг байхад хэдийгээр одоо тухайн үед бол шашин одоо шүтэх одоо их чөлөөгүй тийм одоо байсан боловч биднийг одоо жоохон байхад бол одоо эмээ өнөр одоо үүс холон одоо хийгээд тэгээд түүнийхээ одоо малын бөөрийн өхийг одоо шаргаагаад тэргээрээ одоо зуул гэрийн одоо зуул бариад түүн дээрээ одоо арга хөмрөөд тэгээд дээгүүр нь одоо ингээд салхин талын хаагаад ямаар ингээд хаацсан ийм одоо байдаг энэ төр байсан. Тэгэхээр зэрэг бол энэ одоо уламжлал бол ингээд эртээр үеэсэн одоо байсан. За тэгээд 90 оноос хойш шашин одоо шүтэх хэрэгчлөөтэй болсноос хойш бол монголчууд энэ одоо зулын 25-ныг бид бүгдээрээ одоо систем олонтойгоо хамтарч нийтээрээ одоо тэмдэглэж хамтарч одоо бас одоо зуул барьж за тэгээд дээрэс нь нэмээд энэ жил бол одоо гал дахих одоо зам үйлийг бол хийх гэж байна. За гал одоо дахина гэдэг бол бас их одоо чухал монголчуудын одоо нэг эртээр үеэсээ баг шашинтай байхаас ч өмнө үеэс бол монголчууд одоо үзлэгдсэн ийм одоо зүйл юм. За дандаа чи одоо тэр орч анжирнаас гэдэг юм дотор бол бас ингэж одоо хэлсэн байдаг. Монголчууд бурхан шашнаас бурхны одоо шашинтай байгаас өмнө бол майны шашин гэдэг юм байсан. За тэр одоо майны шашнаас одоо ингээд бурхан шашинд өглөөтөд одоо үзсэн хоёр зүйл
зам болсон бол бид нар одоо махны шашинтай болсон цагаас ч гэсэн түүнийг одоо орхилгүй ингээд одоо мөн одоо махны шашныхаа одоо зам үсгээр одоо ингээд одоо халаан технологи ийм одоо бас тэгээд дээр нь бол олон айлуудад часан одоо ерөнхий айлын одоо засал болоос гаалын одоо тахуултай байсан гэж байна. Тэгээд ийм учраас өнөөдөр чараас татсан ийм одоо боллоо. Тэгээд монголчуудынхаа одоо сайн сайхны төлөө Монголын одоо Монгол төрийн одоо улсын дэшин одоо надарчаар Монголын одоо айд бүгийн одоо улсын цаашаа бүгд хэлхийн одоо энэ хүн одоо галын хэлхийн одоо яг юм тэрээс нэ сайхан одоо захираад ингээд одоо сэтгэлээр одоо даатах юм ингээд сайхан сэтгэлээр захираад хаасан байна гэж байна. Тэгээд өнөөдөр энэ нэгцэн сайн одоо уншаарай. Бид нар тэрэн одоо нэгцмийг одоо мэддэг. Тэгэхээр нэгцмийн одоо сайн уншаа гэдэг сайхан залбираарай. Яа заа баярлалаа. Нэг. Өнөөдөр энэ
Ерөөлж магтаалч Батцорогтой баярлалаа. За одоо ингээд бид бүхэн ганц хэсгийн замуудад одоо эхлэх юм болоод байна. Тийм учраас одоо хэсгийн талаар бас та бүхэн товчхон хоёр хугацаанд байдаг. За нэгт бол аштын авралаар одоолох хором, хоёрдугаар зургийн аврал одоолох гэж хоёр хугацаанд байдаг. Аштын аврал одоолоход бол бурхан болж гэрсэн бурхад бурханы зааж одоо сургасан ном сургаал, бурханы ном сургаалыг одоо хэрэгжүүлж байгаа хувраг энэ мөрөг бол одоо чухал дэвтэр буюу аштын аврал болдог байна. За энэ ба хойд нас хоёулангийн одоо даатгаж ялбарх нь бол одоо аштын аврал болж байна. За хоёрдугаар бол зургийн буюу энэ насны төдийхэнд одоо аврал одруулж бас энд болохоор хормос тэнгэр, эсрэг тэнгэр, зүг дөрждөг газар тусын нэгжид мөн усны тэнгэр байдаг, салхины тэнгэр, галын тэнгэр тэргүүтэй одоо зүгийг тэтгэж 15 тэнгэр гэж одоо гаргаа. За энэ бүх бол одоо энэ насны ажил үйл бүтээх, бартад цаадаг амарлуулах, зохилдох шалтгаануудыг одоо гүйж аврал одуулдаг юм аа. Энэ тусмаар та бүхэн бол одоо тэр зургийн аврал одуулах одоо тэрийг одоо сэтгэлдээ үүсгэх хэрэгтэй. За тэгээ өнөөдөр бол галдах бол тусгай галын буулттай өдөр гэж байдаг. Тэр нь бол одоо сард ганц 2 тохиолдог. За өнөөдөр бол одоо жилд 1 тохиолдог ялгамжаатай одоо маш чухал өдөр учраас ямар нэгэн буюу хийсэн одоо их хүчтэй одоо тоон хариуцдаг учраас өнөөдөр бол одоо галт их одоо зан үйлийг өнөөдөр одоо хийж байгаа. За ингээд галт их бэлтгэлийн ажил бол одоо хангасан байна. Энд бол одоо хиншгийн цагаан хоньны өвчүү гэж одоо бэлдсэн байгаа. За энэ хоньны өвчүү яагаад бэлддэг, яагаад ордог өвчүү вэ гэхээр хоньны сүүл өвчүү хоёрыг бол одоо хоньны хамгийн шим буян томоотой хамгийн шим гэж үздэг юм байна. Тэгээд өвчүү нь болохоор одоо
дээгүүрээ холилдсон байдаг. Буян гişиг тогтоохын шиг тийм ээ. За тэгээд хормоор өгөө дэрвис нь болохоор энэ гар тахлын номон дээр болохоор хүслийг биелүүлж алхараас нь одоо бэлэгдэж байгаа юм байна. Тиймээс өчиг бол одоо буян гişгийн нэг том юм байна. Монголчууд ихтэй үеэс хамгийн хүндтэй зочинтой хамгийн том үйл хамгийн чухал үйл ноцож байгааг болохоор одоо бурхны 5 бэлэг билгүүнээр одоо бэлэгдсэн байдаг. Энд бол одоо номын төвийн бэлэг билгүүн, тойлон битгийн бэлэг билгүүн, тэгш ямагтын бэлэг билгүүн, тус амхын бэлэг билгүүн, уулыг өвтэйхэн бэлэг билгүүн гэж одоо 5 бэлэг билгүүн байдаг. Энэ 5 бэлэг билгүүнээр одоо хоосон чанарыг одоо ийм очиртай байна. Тэгэхээр та бүхэн бол одоо энэ хаалт бүрэлцээ дасгад бол одоо Исванысын 5 хор одоо шатж байна гэж бодох нь. Алайг болохоор бурхны 5 бэлэг билгүүн үүсч байна гэж бодох юм байна. За тэгээд энэ зэрэглэсэн модон дээр бол одоо гал бурхны хүлгэж ирдэг улаан сэрхийг одоо бэлэгдэж хийсэн байна. Гал бурхныг одоо 100 урд зүйлийг 100 урд зүйлээс одоо өрн талд учиртай. Тиймээс эхлээд энэ хүлгийн бэлэгдэж одоо үүссэн байна. За тэгээд гал бурхан цэцэг сүрэгдэг. Ангилсан ямар хэлтэй байх вэ? Гал бурхан зарч ирчээ. Тэргүүнд гал бурханы дүрслэгтэй болохоор ямар дүрслэгтэй тусалсан бэ гэхээр аршин дүрээ дөрөн мотортой одоо биенийх нь өнгө цагаан тэгээд хоргоор хийж үзсэн ийм дүртэй одоо за тэгээд мотортой болохоор бадминтон хаццыг бодсон хийх бэлэгдсэн бадминтон хаццыг тэгээд тоон тэгээд нөгөө талаа болохоор жилэг буюу одоо царц цэвэр гэж хэлсэн байдаг. Энийг нөгөө болдог байгаа. Нөгөө талаа болохоор одоо сайн бүхнийг дуудан ирүүлж авайг одоо хартан байсан. Ийм хэлбэртэй орон зоч замаа. За тэгээд гал бурхандаа бас дараа нь хүч өргөдөг. За хүчийг болохоор одоо энэ үнэрт хэрэгтэй нь баясгаж өргөдөг. Зол өргөдөг. Золыг бол одоо мэлминд нь баясгахын тухайд өргөдөг. Дараа нь одоо энэ үнэрт идэвхийг өргөдөг. Энийг болохоор одоо хамрын нэрт баясгах тухайд өргөдөг. За дараа нь болохоор аманы буюу чалсаа өргөдөг. Энийг бол одоо зоог амтах зоо одоо амтлах хэрэгтэнд нь одоо өргөдөг. Дараа нь болохоор хөгжим өргөдөг. Энэ нь болохоор одоо гал бурхны хаал одоо сонорт нь өргөж байгаа. За өвчүүг болохоор одоо гал бурхандаа эдэний дээж идэж ундах хүнсний дээж гэдгээр одоо хамгийн хүндэтгэж өргөж байгаа. За арх өргөдөг. Арх нь болохоор одоо ундааны дээжээр одоо орлуулж архийг цон амтад одоо ундны дээжээр одоо өргөж өргөдөг. За дараа нь болохоор цай өргөдөг. За цайг болохоор одоо бас 100 амтад сайхан цайг бас баясгахын тухайд өргөдөг. Дараа нь одоо торох хувцас өргөдөг. Энийг одоо гал бурханд одоо хувцсыг өргөж байна гэдгээр бэлэгдэж ингэж өргөж байгаа. За ингээд өнөөдрийн гал тэхлэг бол нийт Монгол түмний тусын тухайд нийт Монгол түмэн амар амгалан нэг жаргалтай сайн сайхан байхны тухайд бол одоо өнөөдрийн гал тэхлэг одоо явагдана. Дээрээс нь одоо энэ хорон цогцорсон та бүхэн өв дээдсийн гал болон тэр бүхэн одоо чинь санаас хэлсэн. Гэхдээ одоо гал болон тэр өвд одоо ариун цэвэр амгалан байх. Тэр өөрсдийнхөө одоо өв дээдсийн бас одоо гал гэж шүтэнийг одоо ботож таам байсан юм байна. Тэгээд
Тэгээд болгоны шишний ямар нэгэн зан үйлийн өмнө заавал одоо итгэл одуулж аврал одуулдаг. За энэ бол одоо 3 аврал одуулна. Тэгээд би түрүүн бол итгэлийн түрүүнд хэлсэн галийнхаа хэлрийг Монгол хэлээр гэж уншиж байгаа.